аймагт үйлдвэрлэв гээд нэг ийм газар байна. Тэгээд ийш орж жуулчдын хамгийн их сонирхож авдаг топ 5 зүйлтэй танилцъя. За хамгийн нэгдүгüүрт нь нөгөө говьд явж байгаа, Монголд явж байгаа гэдэг утгаараа Тэмээнд их сонирхолтой. За бас ийм гэрийн сүвнээр гэр нь бас их сонирхолтой. Энэ нь бас дэлгүүрээ осор. Энэ бас дэлгүүрээ осор. Ингээд дотроо дэлгүүрээ хийчин. Ингээд цаашаа хийчихэн. Тэгээ ингээд хавтгаагаар нь аваад ийш яваа явуучих боломжтой. Тэгэнгүүтээ ингээд босгоо тавьчин. Ингээд. Наадах чинь хэд вэ? Энэ гэхэд 15,000. Энэ жижиг нь? Жижиг гэр нь 10,000. Тэмээ нь одоо 30 40 50 гэж шишээтэй. Ингээд хэмжээд амжаа. Тэг хөргөсний алт бас их авдаг нөгөө Монголын одоо нөгөө үзэсгэлэнт газруудын зурагтай. Одоо жишээлбэл цагаан сувраг. Аль л болох Монгол үнэртсэн тэг иймэрхүү одоо нөгөө суран том хазаар ногт одоо иймэрхүү жижиг сүвнээр тэгээд иймэрхүү шагаагаар хийсэн юмнууд. Одоо энэ жишээ нь хэд вэ? Иймэрхүү. Наа чи ингээд 12. Энэ одоо зүгээр сүвнэр гэсэн үг. Одоо ингээд нөгөө зүүдэг цүнхнээсээ зүүн бүр эдрийг бүр ингээд хүзүүнээс хүртэл зүүн гэдэг. Хэдүү наадах нь? Энэ 8,000 гэдэг ингээд байж байна. Энэ хэд вэ? Энэ ингээ хосороо 35,000. Бугуйлтай, тэгээ хазаар, ногттой, ташууртай, чөдөртэй ийм 5 ус. За энэ хэдийг ер нь ингээ та бест селлерүүдээс л үзүүлж штэ. Аа тэгээд юу их авдгийг. Нөгөө морины хэрэгсэл, жолоо иймэрхүү юм их авдаг ш. Нөгөө нийтгсэн ноос хэлгсаар нийтгэж хийсэн. Одоо Монгол бас Монгол ахыг харуулсан тиймэрхүү юмнуудыг бас их авдаг аахгүй. Одоо жолоо. Жишээлбэл дээсэн жолоо. Тэгээ чахдаг юм гэрийн юмнуудыг бас их сонирхож авдаг юм байна лээ. Гадаад хүмүүс энийг бас их авдаг. Ташуур штэ энэ ч одоо ингээд. Энэ ташуур одоо жишээ нь хэдүү? Энэ ихэд ингээ 35,000 байгаа ч. Одоо ингээд манайхан чи ихэнхдээ шилэн сүн тавьдаг байсан шүү дээ. Одоо 90-ээс тийм 5 литрийн 10 литрийн тийм шаазан сүнгүүд тавьдаг байсан. Одоо бол ихэнхдээ энэ хөхүүрийг ингээ хэрэглэдэг болсон. Хөхүүр чи одоо том хэмжээтэй одоо гэрийн ханаас сүлтэйгээр 70-80 литр айраг хийгээд бүлээд тэрнээсээ тасдаж одоо савнд хийгээд хэрэглэдэг байсан шүү дээ. Одоо бол шууд ингээ ширээн дээр гэртээ ч айлаа нуу байшин сууцтай ч айлаа нуу ширээн дээр энийгээ тавиад 5-аас 7 литр 8 литр хүртэл айраг байна. Энэ одоо хэдэн литрийн юм? Энэ одоо чинь нэг 4-5 литр орчих нь. Энэ нь 350,000. Одоо ийм том. Энийг бол одоо бүр нөгөө нэг адуутай айл хөдөө тавиад хандаа зүгд айргаа эсгэн штэ. Энэ ингээд 700,000 800,000 янз янзтай байгаа.